Ингээд өнөөдрийнхөө сурчлагынхаа ажилдаа явж байна. Хамдаа явж явах хугацаанд та бүхэнтэйгээ бас санал солилцъя. За түн удахгүй 28-нд одоо улсын хурлын сонгуул боллоо. Бид бүхэн үндсэн хуулийнхаа дагуу сонгох эрхээ эдлэнэ. За тэгвэл одоо энэ удаа бол маш их сонголт байгаа. 23 нам, 2 эвслээс нийт олонд нэр дэвшигчид байгаа учраас та бүхэн эртнээс бас хинийгээ сонгох вэ гэдэг тал дээр сайн судалцгаагаарэ. За манай Баянзүрх дүүргийн хувьд нийт 92 нэр дэвшигчид байгаа. Тэгээ эндээс одоо 5 мандат буюу 5 хүнийг бүтэн дугуулж яж хүчин төгөлдөр болно. Тэгэхээр энэ 5 хүнийг эртнээс судлаарай гэж зөвлөмөр байна. Энэ удаагийн сонгуул бол маш чухал сонгуул. Бид нар одоо өөрчлөлт хийх үү, маргаашийнхаа ирээдүйн төлөө хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй байгаа. Тийм учраас одоо сонголтонд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Үндэсний эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч 4 хүн маань одоо яг 23 дугаар хорооны Улаастайн шинэ эцэстээр иргэдтэйгээ уулзахаар хүрэлцэн ирээд байна. За сайн байцгаана уу? Намайг Цэндийн Мөх Цэцэрлэг гэдэг. За миний хувьд Дорнот аймгийн орон нутгийн засаг захиргаанаас ахуулаад Солонгос улс дахь олон улсын байгууллага, төрийн байгууллага, солонгосын байгууллага гэд нийт 30 орчим жил ажилласан. Энэ хугацаанд боловсрал, гадаад харилцаа, хөдөлмөр, халамж, хууль эрх зүйн салбаруудад ажилласан туршлагатай. За сүүлийн 7 жил гадаад дахь монголчуудын талаар болон хөгжлийн харьцуулсан судалгаанууд хийж манай улс орны хөгжил маш удаан байна. Иргэдийн амьдрал уламд ордож байна. Энэ бүхэнд системийн болон тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг харсан байгаа. Ингээд миний хувьд хажуунаас нь хараад байхгүй, хажуунаас нь шүүмжил суухгүй яг одоо шийдвэр бодлого боловсруулах болон хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд нь өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг хувь нэмрээ оруулъя гэсэн зорилгоор улс төрт орохоор эрс шийдэж зориулсан байгаа. За сүүлийн 30 гаруй жил манай улсын ардчлалыг сонгоод явж байгаа боловч эрх мэдэл иргэдийн гарт нь биш улс төрийн намд төвлөрсөн нь төрийн албаа, хувийн хэвшил, хувь хүн бүгдд нь нөлөөлж байна. Уг нь ардчлал зөв утгаараа хөгжих юм бол одоо хууль тэгш үйлчилдэг, хүний эрхийг дээдэлдэг, шударга зөв тогтолцоотой нийгэм байх ёстой. Харин гэтэл эсэргээрээ манай улс нам гэж хуваагдаад туйлширч хувийн эрх ашгийг урьдчил болгодог цөөн тооны хэдэн хүмүүс ард түмний боломжийн бололцоог нь хулгайлж ард иргэдийнхээ амьдралыг уламд ордуулж байна. Аль шатанда газар шударга ёс гэдэг үн цэнэ алдсан хаа сайгүй хээл хахуул авилгал танил талгүй байх юм бол тэр хүн амьдрах ажиллах боломжгүй болсон байна. Нөгөө агаарын бохирдол, хүнсний эрүүл байдал, дэд бүтэц, автомашины түгжрээгээд эрүүл мэндийн салбар гэдэг олон зүйлийг яриад асуудлыг гаргаад байгаа боловч яг бодиттой үр дүнд хүрэхгүй хий дэмий төсвийн мөнгөө зарцуулж зорилтод бүлэгтээ хүрэхгүй үр дүнгүй байгаад байна. Цалин хөлс бага, юмны үн өртөг их, шударга бос тогтолцооноос болж амьдралын эрхээр олон мянган залуучууд гадагшаа гарч байна. Сэтгэлгүй удирдагч нар итгэлгүй амьдралаас залхсан монголчууд маань хүний нутагт хүний харцан дор хүнд хэцүү ажлыг хийж аав ээж элгэн саднаасаа хол амьдарч байна. Сурсан мэргэжлэрийн ажлыг гэхээр эх оронд нь ажлын байр олдохгүй байна. Хувийн хэвшил бизнес эрхлэгчид маань татвар даатгалын дарамтанд ороод өндөр зээлтэй босгоноосоо давж чадахгүй байна. Төрийн албаны мэрит зарчим алдагдаж мэддэг чадваргүй цүнх баригчид, бялдуучлагчид олонх нь болж өндөр хариуцлагатай албан тушаалд сууснаар энэ тогтолцоо болон бодлогын алдагдал маш их гарч байна. За эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гэд бүхий салбаруудад ер нь бодит хөгжил үнэндээ алга байна. Сургуулиуд төгсөөд ажиллаж байгаа багш нар сая 200 мянган төгрөг аваад цалингаасаа татвар даатгал зээлээ төлөх юм бол цаана дахиад амьдрах, аж төрөх боломж үлдэхгүй байна. Залуу гэр бүлүүд маань өөрийн гэсэн орох оронгүй ипотекийн зээлд тэр болгон хамрагдаж чадахгүй. Хэрвээ зээлдээ хамрагдах юм бол эргээд өндөр хүүтэй богино хугацаатай зээлийн босгоо давж чадахгүй. Насаараа орон байргүй юм уу эсвэл орон байрны өртөө амьдарч байна. Энэ бүхнийг системээр нь өөрчилж итгэлтэй, сэтгэлтэй, чадвартай салбарын хүмүүсийг нэгтгэж нам гэж туйлшрахгүйгээр юуны төрөнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж иргэдээ орлогожуулж хөрөнгөжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлье гэж манай үндэсний эвслийнхэн салбарын судлаачид мэрэгчлэтнүүд урт удаан хугацааны судалгаан дээр үндэслээд цогц бодит мөрийн хөтөлбөрийг баталсан байгаа.
Уг нь бол манай Монгол улсад боломж байна, хөгжих боломж гарц гаргалгаа нь байна. 3 сая 400 мянган хүн амыг сайн сайхан амьдрах боломж нь байгаа. Гэтэл энэ бүхэнд сэтгэл дутагдаад байна. Тийм учраас бид одоо дипломтой, дээд мэрэгчлээ, тэнд сурсан, энд сурсан гэд тэр бүхэнд одоо эсвэл уран сайхан ярьдаг хүмүүст хууртаж болохгүй. Бид одоо бодитоор хөгжих цаг нь болсон. Одоо бид ярих биш хийх цаг нь болсон. Хийхийн тулд бид нар одоо хоосон амалдаг, худлаа ярьдаг, уран сайхан ярьдаг хүмүүст дахин битгий итгээрээ. Бид одоо зоригтой, зүрхтэй байж ээж энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ нийгмийг өөрчлөхийн тулд яг салбарын одоо мэрэгчлэнүүд нь яг зөв газараа очиж үндснээрээ нэгдэж, үндснээрээ эвсэж, үндснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрхэм бүр баян байх юм бол энэ улс орон хөгжих боломжтой байна. Тийм учраас та бүхэн одоо энэхүү удаагийн сонгуулиар маш сайн бодож бид хэнийг дэмжвэл аль намыг аль эвслийг дэмжих юм бол бидний амьдрал өөрчлөгдөх юм бэ? Нөгөө л яриад байдаг одоо 8 жил засаг байрсан те одоо 30 жил засаг байрсан эдгээр намууд маань эдгээр хүмүүс маань яг юу хийсэн юм бэ гэдэгтээ маш сайн дүгнэлт хийгээрэй гэж хүсэж байна. Энэ удаагийн сонгуулийн сурчлагын хуулийн дагах өдөр нь 6 сарын 10-наас эхэлсэн байгаа. Ингээд 26-ны өдөр хүртэл нийт 16 хоногийн дотор шинэ хүмүүс одоо ер нь энэ томсгосон тойрогт танигдахад амаргүй л дээ. Гэвч бид нар Монгол хүнийхээ мэрэгэн ухаанд итгэж иргэдтэйгээ уулзсаар л явна. За миний хувьд бол энэ улаастайн шинэ эцсээр иргэдтэйгээ уулзах гэж 3 дахь удаага ирж байна. Олон иргэдтэй уулзсан. Улаастайн иргэд маань улаастай голыг дагаад ногоо тарьдаг иргэд цөөнгүй байна. За тэдэнд бас маш их бэрхшээл учирч байна. За мөн одоо далангийн зам, дэд бүтэц, 10 байрны асуудал, нийтийн халуун усны газрууд, за тэгээ агаарын болон хөрсний бохирдол, мөн одоо иргэдийг орлогожуулах асуудал их чухал байна. Иргэдийг орлогожуулах боломжийг нь хангах, арх дарс одоо секторуулах, ундаа буруу зуршлаас салахт нь төрийн бодлогоор туслах гээд олон шийдэх асуудлууд байна. Уг нь улсын их хурлын гишүүнд боломж нь байна, эрх мэдэл нь байна. Тэгвэл сонгогдсон тойрогтой бодит асуудал дээр ажиллаад иргэдтэй ээлтэй ажлуудыг хийхэд бол хангалттай боломж байдаг шүү. Хийе бүгдээрээ иргэдтэй ээлтэй нийгэм бүрдүүлье гэж ажиллахгүйд нь л хамаг учир байгаа сэтгэл байхгүй байна. Сэтгэл байх юм бол бүх зүйл болдгоо. Энийг л одоо бид бүхэн харуулмаар байна. Үндэсний эвсэл бол манай үндэсний эвсэл намчин хулгайчдаас салж эх орныхоо язгуур эрх ашгийг энэ төрөнд эренбэлдэг. Иргэдийнхээ амьдралыг хамгийн их боддог, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, ажилдаа өөрөмсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалан иргэд нь баян хүчрэхийг Монголоо сэргээн зохицлоохыг хүсэж байна. Та бүхэн биднийг дэмжээрэй. Альва улс орны хөгжлийг баялаг бүтээгчд нь авч явдаг гэдэг. Тэгэхээр нийгэм эдийн засгийн бүхий салбарт баялаг бүтээгчд байдаг. Тэгэхээр бид баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэснээрээ баяжий гэдэг уриандор иргэд хувийн хвшил байгууллагуудаа хөгжүүлэх чин ирмэлцэлтэй. Ингээд та бүхэн Монгол эх орныхоо хөгжлийн галыг бадраах үйлсэд бидэнтэй хамт дөрөө хоршуулан давхихыг хүсэж байна. Ингээд үндэсний эвслийг дэмжээрэй. Үндэсний эвслээс Баян зүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бид бүхнийг дэмжээрэй гэж уриалж байна.